Залбирч суугаа эмгэж шиг хэдэн бор толгодтой. Завилж суугаа өгөж шиг хэсэгхэн ухаан овоотой. Тэнгэрийн хаяа тэлж ялсарсан тэнүүн их талын хүн би. Тормон нүд шиг тогтоолусаа тойрч хүнчдэг туурга төртөөтэй. Торох шиг элсэн нуур шиг бидэрсэн тогтуу налгар говийн хүн би. Төшөөтэн аймгийн Мэргэнмангийн хошуу одоогийн Дорногов аймгийн Ихэд сумын хүн л дээ. 1955 онд хуучин Дэлгэрхэтийн сумд Өнгөт ногоон толгой гэдэг сайхан газар төрсөн. Миний аав малчин, ээж аав нь хоёулаа айлын ганц хүү. 1961 онд би сумаасаа аймгийн төв рүү анхудаа очиж аймгийн төвийн баг сургууль суух гэж яваад тэр. Би өөжинд явж ирсэн санагддаг. Сайхан зөөлөө өөжин суудсан. Хавар цагал байсан. Тэйг нэг хөөрхөн цагаан өнгөрөөл гэдэг. Тэр нь уцсны модны цагаал онхойж ийлээ. Тэгж би анхудаа 7 настай байхдаа аймгийн төвд очиж. Тэгээд Дорногов аймгийн 10 жилийн нууц сургууль төгсөөд, багшин дэд сургууль төгсөөд зохиолчтой оронд ажиллаад дараа нь үлдсэн бүх цаг хугацаагаа Монголын үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж өнөөдөр хүрч байгаа. Ийм л нэг бодгал бий хүн байна л да. Манай аав бол малчин байсан гэж юм бас л малах бай дээр л байсан дөө. Аав маань ерөнхийдөө улсад 33 жил манаа л хийсэндээ хүүгээ аймагт сургууль орохгүй тэрнээс хойш аймгийн телевизийн төчөө аймгийн анагаахны дунд сургууль сүүлдээ бас нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургууль манаач л хийсэн. Тэгэл манаач л хөө тэгэл ээж маань бол эртний сайхан Монгол их. Манай ээж чинь бүр орой 30 гаргаж ээж намайг төрүүлсэн. Урд нь 2 хүүхэд байгаад алдсан юм л. Орос хэмжүүчээр идэвхтэй эмнэлэг тавьчих ээж маань эрүүл болж тэгээд Оросын тэр Александр гэдэг эмчийн буйнаар ээж нь Иляш гэж видэрсэн. Бас зөвлөлийн хүний хайр инэрлэхэд орсон болов. Ээж нь тэгээд залбирчил явдаг юм. Ер нь зүгээр яг айлын хүүхэд айлын ганц хүүхэд их өсдөг юу их хэрэгсэн. 11 сар хүртэл морж 4-р анги хүртэл хичээлдээ би мортой явдаг байсан. Бас нэг 3-р ангид ганц тамиг энэ хүүхдүүдийн тэр хийлгчдэг. Тэгээд 6-р анги төгсөөд сургуулиас гарч цагдаа болно гэж боддог. Морь энэ цэрэг тэрт явна гэж боддог. Ээж аав маань тэгдэг. Тэгээд ер нь миний хүү нэг сургууль соёлгээд яах вэ? Эртхэн шиг ханиан дагуулаад ирээрэй гэдэг. 7 төгсгөр гэр барьж өгнө. Тэгээд ангийнхан даадаа тэл наа 7 төгсгөр сургуулиас гаргаж гэр барьна гэсэн. Би аваах гэж байгаа гэж ангийнхантай хэлдэг. Тийм хөвгөл байсан санагддаг. Манай анги одоо л гэдэг дандаа тийм ирж явдаг. Тэгсээс болоод тэр манай угаад толгойг би 8 дугаар гэдэг танилцсан шүү дээ. Тэгээд болохгүй шималгал бай. Болдог юм байна лээ. он 68 он шүү. Ленин мэлсний 100 жилийн ойгоор би Дорногов аймгийн 7 дугаар ангид байхдаа урлын үзлэгт орж ирж ирсэн. Анх удаа Улаанбаатар хот гэдгийг үзэж байлаа. ертөнцийн нэг тэр хорвоог таних түүхэн л төлөвөө хэлдэг хорвоотой таньсан түүх гэдэг шиг
Яг л энэ галт тэрэг хөнгөнөд ирж байгаа юм шиг л ингэж л би яг л Улаанбаатарт ирж ирсэн. Гомон сайхан байсан шүү. Би самдгийн эндээсээ хоошоо гүйж хараад хоошоо харахад энэ чинь цэцэрлэг ногоо оргоцсон гачин сайхан 6 дугаар сар байсан юм дэг. Тэгээ тэр ямар одоо учир тохиолдолоор энд ирсэн бэ гэвэл Ленин мэдсний 100 жилийн ойн Монголын пионер сурагчдын урлагийн үзлэгт би урамшлахын уралдаанаар Дорноговт орж ирэх гэж одоо хөдөөнөөс ирж байгаа. Шарвартай, Бахалтай үсээ хосуулсан 6 дугаар ангийн хүүхэд. Тэгээ миний хувьцаа миний хэмэр дундаа тэндээс эхэлсэн болов уу гэж би бэлгшээдэг юм. Тэгээ тэндээс 18 аймаг тэгэл Улаанбаатар бүх сургуулиудын урлагийн үзлэг болж би алтан медаль авч байлаа. Ганжирын алтан гол мэддэг шүлгээрээ. Мянгасан 73 оны 8 дугаар сарын 6-ны өдөр би ахаад Улаанбаатарт их орон болсон Улаанбаатартаа Улаанбаатар вокзалдаа бууж ийл. Хүний амьдрал сонин шүү би ижитэйгээ хоёулаа 102 төгрөгтэй энэ бууж ирсэн. Нэг ч хүн танихгүй. Миний ижи холын хамаатан Бахурлын нарийн бичгийн дараа баяр гэж хэлсэн. Тэдний хүү бэлэг сайхан гэдэг сагдаа байдаг гэсэн сураг сонсоод тэгэл энд буугаад хаашаа явахгүй мэдэхгүй ижитэйгээ зогсож байлаа. Яагаад тэгсэн бэ гэвэл би 1973 онд Дорноговын 10 жилийн дунд сургууль төгсөөд Улсын багшийн дэд сургуулийн Монгол хэлний ангийг конкурсанд тэмцсэн, өрсөлдсөн, ялсан. Тэгээ тодорхой шаардлага байсан байлгүй надад өөр сургууль өгсөн. Тэгээ би тэр сургуулийг аваагүй юм да. Тэгэнгүүт сургууль голлоо тэгээ би хүмүүс хэлээд заргалцсан дээ тэгж болохгүй гэд ижигийн дагуулад энд ирж байгаа. Тэгээ би энд ирээд цагдаад нь уулзаа та бэлэг сайхан гэдэг цагдааг таних уу гэд цагдаад ороо бас ажиллаж гисэн шүү. Тэгсээр танилаа тэр цагдаа чинь 3 дугаар цахилгаан станцын харуулын албанд байдаг цагдаа байна гэд тэгээ хэлж өгөөд тэгээ манай ах намайг дагуулж хөрхөрэгийн одоо энэ лагерт очиж хотод ирж байгаа энэ сургуульд орох гэж ижигийн дагуулад ирж байгаа энэ. Тэгээ дахиндаа очиод хөрхөрэд очиод тэгээ одоо ардын боловсролын яам гэж байдаг барилгын талбайны одоо баруун талцгаа 3 давхар байсан. Би энэний үүдэнд байна шүү. 45 хоног суусан юм шүү. 45 өдөр. Мамсаны хайрцаг урдан медальтай, дээр нь 4 шүлэгтэй. Ардын боловсролын яамны сайд эсцэрэн, дээд боловсролын хорооны сайд цоодлого 2. Намайг өрөвдөөд 512 хүний өргөдлөөс нэг номерт намайг шийдчих гэсэн. Энэ үл энэ сургуульд орох ёстой хүүхэд байжээ гэж би тэр өргөдлийн бичгийг аваад багшин дээд сургууль руу яаж гүйцэхдээ би мэддэггүй. Хэрвээ тэр хорыг шийдэггүй би буцаад байсан баг. Өөр ажил хийх л байсан баг. Амьдрах л байсан байх л да зүгээр. Тэгэхээр миний амьдрал эндээс тэгсэн. Миний эмээлийн жирэм уурганы хоол хийх эр хар сурыг нарантахыг салсан дээлийн бэрмэн. Аавын минь зөвсөрсөн борхон дээвэр хүндрэхэд эсгсэн нэг анчигнээс хармалдаг ачлах их совин минь ичи минь аргал түүж аггалар гэрийн дулаад суулж хөх хомголынхаа утаагаар хойдон уламжсан дэлхийн мөргөл минь. 1976 оны намар 10 сард юмдаг. Би багшин дэд сургуулийн 3 дугаар курс төгсөх курс оюутан байсан. Тэгсэн кино драмагийн багш одоо энэ ардын жүжигчин урлагийн ажиллалт мөнгө төрж байгаа. Өдөөс хойш драма театр дээр нэг очиорой намдаггүй нэг хэдэн хүнтэй уулзсан шүү гэсэн гэж. Тэг би оюутан чи бөөн баярлал дахиад ирсэн. Тэгээ тэнд агуулх намдаггүй санаачлагаар тэр үе Монголын олон сайхан алдартай хүмүүс нийлж хонгорзол гэж тийм хошин урлагийн чин төрлийг анх байгуулж. Тэгэхээр би оюутан байхдаа тэр гайхамшигтай лативтай 65 гуйтай энэ драмын театрын алдартай жүжигчтэй тэр хонгорзол тоглоснороо драмын театртай хөвзөйгөн холбох. Нөгөө талаасаа тэр намдаг гэдэг сайхан хүний шавь нь болох тийм хөвзөйн тохиолдсон. 3 жил би гэрт хичээл залгасан. Шавь нь хүмүүс мэдэндээ Монголын нэр жүжигийн зохиолч, төрийн шагналт, урлагийн гавь сэтгэлтэн, Мягмаргай, төрийн сэрхэл соёлын гавь сэтгэлтэн, Батбаяргай, нэр зохиолч Замдраа байдаг нарын зэрэг олон хүмүүс дараа үеийнх нь бас нэлээд олон уран бүтээлч
Үржингийн Хөрөлбаатар театр судлаач, Чултөмсөрөн багш, би Барамсай одоо Чултмын болдгод бид нар бас энэ хүний шав болж гэрийн хичээлд 2 жил сууж. Тэгээ театртай би ойр болсон юм да. Энэ бол миний том хувьцаа шүү. Намдаг байгаас. Тэгэл би 70 хэдээс оноос эхлээл энэ театрчил намдаг багшийн дагаж ирээд энд юм сонсдог. Тэгэл энэс хойш л одоо хичнээн олон жил 20-30 жил одоо энэ театрт ямар нэгэн хэмжээний холбоотой байлаа. Би Монголын театрт нэг 30 гаруй жижиг зохиосон юм. Тайз, дэлгэцийн нийлс. 14-5 кинотай. Тэндээс 5 жижиг нь энийг сайхан алтан тайзан дээр тоглогдож байсан. Нүглэг жижиг үе, надаар тогсон хайр, жаргах гэд дурлдгоо. Сарны нийтэд нохойн жижиг их мэтлэнгээр мэлээ хэдэн жижиг мөн яг энэ алтан тайзан дээр тоглогдож. Тэгэл урлагийн гавцтгэлтэн төрийн ардын жижигчин мөнгө төрж байгаа. Урлагийн гавцтгэлт нэрт найруулагч Баатар, Наран Баатар зэрэг олон сайхан найруулагчид энэ бүтээлийг бүтээлийн хүн төрөгсөндөө. Тэгээ театр бол миний бас нэг одоо хамт олон бас нэг уран бүтээлийн урлан гэж би боддог юм өөртөө. Би жүжигээр зохиолч дэвлийн шагнал авсан. Соёлын гавцлагдсан гэдэг тэр сайхан солны бас Монголын жүжигийн урлагт оруулсан хувь нэмрийн төлөө гэж үг өгүүлбэр байдгийн. Тэгээс бэлгшээж илээ. Жүжиг үч хамгийн гоё. Нэг хүний хувь зээг өөрөө бий болгож, өөрөө зохиож, өөрөө учир начрыг олно гэдэг бол хэрийг хүнд олдохгүй хувь зээ баг. За нэг 2 хүн учирлаа гэж бодоход за энэ хоёрын хойноос нь танилцуулах хэрэгтэй. Гэхдээ гэтэл одоо энэ бомоо хүү юм аа энэ хоёрын чинь одоо ингэж гэдэг юм уу. Би жүжигэн дээр бүхэл оруулах их дурггүй ягаад чи миний өөрийн. Тэгэхээр бүхэл бүтэн хүний хувь зээг би зохиочхоод тэр хувь зээг нь мянган хүн үзээд үнэншээд ойлгоод уйлаад баярлаад суuna гэдэг бол нэг бодлоо сонирхолтой. Нэг бодлын бурхны жишээ юм да. Ийм ажлыг хийнэ гэдэг. Миний амьдралын хувь тохиолдолтой сайхан зүйлүүдээр их элбэг юм шүү дээ. Би энд бас бурхан ишиг гэж баярлж авдаг юм. 1900 хүмүүсээрээ мэддэг 1973 оны 10 дугаар сард би багшин дэдийн оюутан болоод Эрдэнэ сандад сангаж хол явж ирээ. Тэгэд ургасан талаа нэвтрүүлэх дуулж орж ирсэн. Ангийнхаа гам болдог хөхтэй гитартай. Анги зургтыг үзэж байгаа нь энэ. Тэгээд дараа нь 1974 онд оюутан байхдаа 18-ын клуб гэж нэвтрүүлэг хийдэг. АС гэж нэвтрүүлэг явдаг. Тэгээд баясгалан залуучуудын клубч гэж байсан 18-ын клубч гэсэн том нэвтрүүлэг явдаг байлаа. Тэр нэвтрүүлгийн хөтлөгчөөр Монгол Улсын их сургуулийн орчуулгын салбарын оюутан Нарантуя, одоо манай нэвтрүүлэгч Гавьяат Нарантуя. Нэг нь багшин дэд сургуулийн гүр базар миний бие. Оюутан байхдаа телевизэн нэвтрүүлэг хөтлөж байсан шүү дээ. Цэнгэнт нэвтрүүлэг. Тэгж л одоо телевизийн одоо энэ урлагтай л хувьцаагаа холбох тийм бэлгшил байсан юм байлгүй. Тэгээ 1977 онд багшин дэд төгсөөд зохиолчийн оронд 2 жил ажилласан. Сайхан. Би тэр 2 жилийг бол ахин магтарчгүй сайхан үе. Яв холонгой. Чойжлын чимэд байгаа. За тэгэл одоо гайд байгаа ч юм уу. Тэр алдартнууд банзрагч байгаа. Тэр алдартнуудтай би 2 жил нэг өрөөнд ажилладаг. Нэг байгууллагт. Нэг сонио уншлахын суудаг. Нэг өдөр нэг ганцхан том тоол иддэг. Хамт шатар тоглодог. Тийм орчинд 2 жил ажиллаад 1979 оны 12 сарын 15-нд би Монгол телевизийнхээ ажилтнаар орж ирлээ. Тэгэл манай редакцийн гайхамшигт редакц байлаа ш. Залуучууд редакц гэдэг чинь домог болсон редакц. Манай Алтай байна, одоо хоёрын гажигт Наран гэрэл байна. Тэгэл энэ Чултмын бол Бямбатар жишг гэдэг юм уу гэл Понса дарга тэгэл энэ одоо зураач хэн байна? Жандлан тэргээд хүчирхэг редакц байсан. Монголын телевизийн гол ямыг л энд хийж л байсан. Ийм л хамгаалан дотор би төлөвшөж одоо тэр бүх ажлууд нь хийж эхэлсэн.
Тэр үед чинь одоо ганцхан жишээ хэлэхдээ 90 оны 89-аас 90 оны нийгмийн эдийн засгийн байгуул өөрчлөгдөж байгаа тэр үед манай залуучууд дээр дагсал хамгийн хүнд нүүрчсэн шүү дээ. Тэр л хүчтэй нэвтрүүлэг залуустай харилцах цаг мөчн гарч ирэл залуу насаар харилцаж яваа гэж миний нэвтрүүлэг гарч ирэл. То хойд нь 90 онд арчил болохоос өмнө манай нэвтрүүлэгч явж эхэлж ирсэн шүү дээ. Тэгэхэд одоо дараа жил нь ардсан намын гишүүн болсон хүн тэр үед нь намын дээр сураад агшилж яхад би очиход намын дараагаас асуухгүй болохгүй гэдээ ярьсрахгүй ажилласан байхгүй. Маш зоригтой юмнууд чинь тэнд хийгдэж байсан шүү дээ. Тэр чинь нэлээд оюунтай ухамсартай хүмүүс нэгдэж яж хийхгүй айгаад болтож болохгүй байсан байхгүй. Тэгээ тэр үлсгэл нь одоо чинь биег сонин санд гэмэ телевиз гиснээс 90 оны 3 сарын чинь үлсгэлэг Сүхбаатарын талбай дээр хамгийн сүүлд би хааж ирсэн шүү дээ 22 цаг. Яг үлсгэлэн дарж ягаад Сүхбаатарын талбайс шууд нэвтрүүлэг явуулж илаа. Эх орны Сүхбаатарын талбайгаас ирж байна. Юм бүхэн амар амгалан боллоо очир зүг олох бол яа. Тэгэхэд нь соёлын төвөргөнд дээр цаг байсан. Манай зурглаад цагнаас намайг татаал гээ нэ. Сайхан цаастай Мартин 8 үеэсэн шүү дээ. Тэг үлсгэлэн би хааж ил. Тэг хаах юу ч гэдэг. Тэгэд намд сайхан болоод тэр нь Монголын бүх хүн тэр орой зөвхөн намайг сонссон юм шиг санагдал. Тэр хүмүүст амар амгалаг би хэлчихлээ. Юм учраа оллоо гэж байгаа юм шиг санагдал. Дарга нар явж за манай замтуудаар баянд дээр байлаад төмөлгөр дарга энэ байсан халтай дарга энэ эрдэмтэд дарга энэ за чи яв. Чи хааш. Сайхан үг хэлээр учраа оллоо гээл. Тэгээ би явж очиж шууд эпил цацж ирсэн. Сайхан байдаг. Минийд 7 сарын 1-ний өмнө болж хаад бодохгүй юу. Би нэг том микрофон аваад тэр амсгалын байшингийн урд очиж ирсэн. Тэгэд миний монголчуудаа, миний залуучуудаа та нар болилдоо үрээ ахна байна гэж хэлвэл яах байсан бэ гэж боддог шүү дээ. Толгоогоо цаа зохиолох байсан болов тий. Миний одоо телевизд орсон миний телевизтэйгээ холбогдолтой байснараа би мөн дэлхийн олон оронд явлаа. Гайхамшигтай юм бүхнийг л одоо телевизийн боёноор телевизэн сэтгүүлч байсныхаа нэр хүн дээр үзлээ шүү дээ. Тэр олон хүнтэй уулзлаа. Хамгийн явааны гуйлагчтай ч уулзаж явлаа, далайн ламтай ч уулзаж явлаа. Монголын бүхэл төрсөн дэргүүнүүд Сэдэн болгоос аваад одоо айлгуулж байгаа хүртэл бүхэл хүнтэй л уулзаж учир ярьж яхал тийм л хойцох надад тохиож байлаа шүү дээ. Үзээгүй аймаг сум над байхгүй шүү дээ. Сурвалжлагаар яваад. Энэ бол хөвцгөр шүү. Тэгэж урлан байлгүй яах вэ? Энэ л том бэлэг байхгүй намайг өгжүүлэх, намайг боловсруулах. Тэрэн дотроос би зөвхөн товчхон санахад 1989 оны дэлхийн залуучуудын эйтний 13 дугаар их наадмыг 7 сарын 1-ний өдөр 1989 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 5 дугаар сарын 1 гэдэг цэнгэлдэх хүрээлэнгээс олон улсын сансрын холбоогоор шууд дамжуулсан. 8 цаг шууд дамжуулсан. Анхаараарай гэдэг. Энэ бол миний амьдрал тохиолдсон хамгийн том шууд трансляц. Олон улсын сансрын холбоогоор олон улсын тайлбарлагч нь яг зэрэгцэн суугаад тэрийн талбайг хатгаж байгаад тэгээд шууд анхаараарай гэдэг тайлбарлах бол. Тэр шиг гоё юм байхгүй. Миний хамгийн том одоо сэтгэл гоц олон бэлдээ телевиз дээр. Гэхдээ энэ чинь үргэлжлэлтэй. Өдөр нь бид нар өрөө утасны холбоогоор хэлэхдээ зөвхөн нээлтийг дамжуул бүтэхгүй нээлт авахгүй. Зөвхөн жоохон хэсгүүдийг аавна. Чи бүлтэн дээр сууж бай. Тэгээд бид нар эндээс утсаар холбоогоор нэг чихэн чинь Улаанбаатар нэг чихэн чинь Сэтгчэн сонсож байгаа шүү дээ. Чихвч. Тэгээд аавн шүү 50 байж байгаа. 50 сууж исэн бахад байлаа. Тэр дэлхийн 160 орны залуучууд чаачгалдаа бууха. Тэр болон сайхан тайлбарлагчтай зам сууж байгаа чинь гоё байгаа шүү дээ. Мишэгээ сууж исэн баг. Тэгсэн жилийн төлөөсөө яг 7 бол студионд цэнгэлэх хөрөлд эхлэх гэж байсан жил энэ тал бороод иртэл. Бихнээ сонсож байна, өрөөлөөр сонсож байна гэсэн чинь за амжилт төсөө шууд цацууллаа гэж байна. Юу гэсэн үг вэ? Тэгж бодоогүй байсан юм чи ямар ч арга байхгүй болчихсон. За амжилт төсөө чи чадсан шүү дээ гүрээгээд тэгээд этгэр тагарлаа гэсэн тэгэл явах. Эрхэм мөндөд үзэгчдээ дэлхийн залуучуудын эдний 13 дугаар их наадмыг Солонгосын Бихнээ хотоос 5 дугаар сарын 1 цэнгэлдэх хүрээлэнгээс олон улсын сансрын холбоогоор дамжуулан шууд дамжуулахад бэлэн боллоо. Өнөөдөр энэ дэлхийн 160 орныг аль ингээд явж байгаа юм л да. А тэрний юу хамгийн хэцүү нь юу байсан бэ гэвэл тэр дотор шууд явж байгаа учраас орчуулгад байсан. Би Солонгосын ерөнхийлөгчийн орчуулгыг авчсан, олон улсын оюутны холбооны ерөнхийлөгчийн орчуулгыг авчсан. Тэр мэдээж орох байлгүй өгөөд бас уусан хүмүүсийг огцсон байхгүй. Шууд дамжуулахгүй юм чигээд. Тэгээд ирсэн чинь Кэмсэн үг хэллээ, олон улсын оюутны холбооны дэлхийн залуучуудын холбооны тэргүүн үг хэллээ. Тэр орчуулганд байсан юу? Тэр би авцсан. Зимбабwe ерөнхийлөгч үг хэлнэ л гэдэг юм шиг. Байхгүй. Тэр ширээн дээр нэг харсан чинь ерөөсө ширээнийг л харагддаг. Над нэг Солонгосын үйлчилж байсан. Манайх шууд нэвтрүүлэг дамжуулах бол чи яваад орчуулгад ороод аваад ирсэн чинь доош яваад алгуулсан. Эргэж харагддаг юм нөгөө гэдэг чи олддог. Тэгээд ямар ч таамах. Тэгэхээр би зохиолоо. За бодъё өрөө зараа.
За энэ Зимбабwe дэлхийн залуучуудын их наадам сүнтгөө гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Тийм ээ. За Монголын ард түмэн дотор Зимбабвег мэддэг хүмүүс төр болсон байхгүй. Тэгэхээр энэ айсын даруулаа гэж байгаа л ярьлаа. Эрхэмдэд залуучуудаа хүндрэлтний хавар бүх улс томны дэвшлэлт хэлсэн найдвартай баталгаа болсон манай гарагийн залуучууд Аз тив данхууд дааж байгаа хүндрэлтний амин чухал асуудлыг хэлцэх гэж их наадамд амжилт хүсье дуустгаа. Яриа л ингээд сүүлдээ хөтөлбөрүүдийг авч ирлаа. Их наадмын өрөө ийм арга хэмжээ зохион байгуулах байгаа явдалд нь туйлаас талархаж байна. Энэ үл хүндрэлтний залууийг хойшид барилдныг даруулах гэж төлөвлөгөөнүүдийг ярьлаа дуустгаа. Яваа л гэдэг. Тэгсэн чинь манайхан тэгж байна. Сүүлдээ би инглээ. Үнэхээр дээрээ нэг нартай дэлхий гэдэг уудам дайдад хүндрэлтний цөм цогаар залуугийн инхүү ижилт нэгдэх ямар сайхан байгаад гэсэн манайхан дөрвөөс салбар гүрээ болж бид нар ойлгож байна. Тэгвэл нэг юм бодоорой. Саад Зимбабwe шүлэг бичдэг Зимбабwe шүү гэсэн. Би бодоход уянгалж ихлэх гэж яахгүй гэдэг. Тэгээд мэдээ талгаад өгч арай 26 минут ярьж байгаа юм шиг тийм. Тэгээд би боддгийн төрийн ажиллагдах хэцүү их зовлонтой сайхан нэр хүндтэй. Тэгээд би олон сайхан нийтлийн нэвтрүүлгүүд говийн ганц сайлагч би одоо 5 цоврол хийж байлаа шүү дээ. Одоо тэнгэрлэг оршихуй нэвтрүүлгээрээ чинь би одоо хичнээн залуу хүнийг уулзуулав да. Би гэж ярихад хэцүү байдж телевиз явуулъя. Бидний уран бүтээлчдэл гэж ярьдаг. Залуучуудын редакцийн хамт олон нэг өдөр хоролдож хагаад говийн ганц сайлагч нэвтрүүлгийг манай Алтай, манай Наран гэрэл Батсүрэгд найруулагчсэн тэд нар санаачлсан би санаачлаагүй шүү дээ. Тэгээ хинээр хийлгүүг надад хэлж ирсэн. Говийг төрсөн үрээж чадна гэдэг. Би үзүүлээд би яваа өмнө гурвуулж байгаа. Тэгэл хийж ирсэн. Тэр нэвтрүүлэгч нь ард түмэнд чирсэн намайг шалдаршуулсан би тэр нэвтрүүлгээр өчнөө чих шагналуулаа ардын хөрөн диктат хүртэл боллоо. Тэгэл тэрнээс хойш иргэний нийтлийн чиглэлийн нэвтрүүлгүүдийг л дагнаад явчлаа шүү дээ. Аргалын чинээхэн уул байлаач зулаад нь мөргөж залбирнаа. Эх орон минь. Аягийн чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарнаа. Эх орон минь. Бөөрийн чинээхэн ч улсал байвал сөхөрч суугаад ч жарганаа би. Бүрэн эрхт Монгол минь байвал сүгдэж мөргөн биширнэ би. Эх орон минь ээ. Монголчуудын нэг эрхэм заншил байдаг. Дал дэс гэж ярьдаг юм да. Аваан дээр байсан хүн гойж очдөг гэж, аваан дээрээ гойж очдөг гэж. Айдсын даваа гэдэг нь үнэхээр монголчуудын бэлгшээлтэй сайхан ариун дагшин дав гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ардын төрийн 40 гаруй жилийн наадам эндээс эргэж байсан. Хурдны судастай, хямралтай Монголын сайхан ариун дагшин давцсан. Би зүгээр боддог юм аа 1984 оноос эхлээд 96 он, за 99 он хүртэл 13 жил 15 жил ч юм уу ардын төрийн найдвар айдсын даваанаас домор тайлбарладаг байсан. Миний ажил тэр үед залуучууд спорт редакц байсан болоо тэгдэг байсан. Эндээс олон гоё дуртгалууд ингэ бодогддог. Гостын дамжиж байгаа хол газрыг Батөгийн хол газрыг эндээс ямар сайхан дөрвөлж яхад ингэ тайлбарснаа нүдэнд одоо харагдах шиг болж байна. Тэр Мөнхбатын хөрөн гэдэг сайхан хөрөн газар айдсын даваанаас 50 хэрэг гарч ирээд эрдэл юухэнд орол нөгөө баян хотоодын хүүхдүүд чинь тосдог байдсан. Амаараа дүүр ингэж хэрэгдсэн. Тэгээд намайг ярьстайгаа хоорд одоо эх орон даяар одоо ер нь тэр хүнд нь унлаа гэж бодоод даагаан загнаад байдаг. Тэр бүх наадмын тэр сайхан дөрвөлж байж байгаа. Магадгүй би 15-6 жил ардын төрийн баяр наадамнаа хөтөлж энэ арга хэмжээд оролцож байхдаа би Монголыг ёс гэдгийг би мэдэрсэн. Тэгээ сонирхол би зөв ганцхан жишээ хэлье. Одоо яг хажууд байгаа айдсын давааны хажууд ярих гэдэг юм да. 1987 онд ардын төрийн баяр наадмаар бид нар айдсын даваас дагаж мөр тайлбарлаад яг буян тухай дээр мөр тосч яхад эхний 30 хэдэд явсан мөр унтсан. Багтаар унчихгүй.
Тэгэхээр би бодсон байхгүй юу? Би хөгшөлөө сонссон. За тагнаагийн зүсэлтэн гинлээ. Самсанд нь одоо амруу руу өсгөлтийн гинлээ гэж. Тэгээд би амруу руу өсгөлөөр тагнаагийн зүсэлтээр тамны хурц утга байна уу гэдэг нэг өвгөн гүр өзөргөө. Наад чи хотох хэрэггүй хаа самсаар руу арх хийвэл зүгээр юм байна гэхгүй. Тэгэхээр би тамны архтай хүн байна уу гэж хашгирсан чинь нэг залуу. Тэр 22 3 таа болоо да. Бидний ядаг панк. Ингээл төмөр зүүцсэн, ингээл үсээ алга ирэнээр будацсан одоо Монгол наадамд гайвалмаар л юм л дээ. Тэр бол баг хэрэггүй шахуу гэмээр. Тэр гарч ирснээр цүнхнээс $25 виски гаргаад ирчих. Адууны самсаараа хийсэн чи адуу гоц хийж байгаа байхгүй. Тэр Монгол хүн биш үү? Заавал дээл хуталтаач бас биш юм шиг байна. Тэгэхээр ёсон боддог, тусгаар тогтнолоо боддог, үнэмшлээ боддог. Ийм үндэстэнд энэ цагаан сар, энэ наадам, энэ бэлгшээлтэй уул таглах нь байх ёстой юм шиг би боддог юм шүү. Амьдралыг арай өөр өнцгөөс нь харддаг юм а театр бол. Шүлгүүл сэтгэл хөдлөл талдаа өөрийгөө мөрөх талдаа байдаг бол театрын урлаг бол арай л өөр өнцгөөс нь хардаг. Тэгэж үр замгүй байдаг. Би сөрөн зүуд гэж үжиггүй. Аав нь арак болчиход ирэхээр хор тавдар болоод ирэхээр гэрийнх нь бүгдээр нуучдаг. Албан газар алтан гац өгөөд авгаан царай чинь сайхан байна гээл найзууд нэрэл ариг өгөөл ажилдаа 3 доор гэж гжигдээл. Тэнийг санаанд өгөр айл ирсэн гуйлагч орж ирээ та хэзээ мэдэг өгөх гэж байгаа хүн байна шүү дээ гэдэг юм жижиг байдаг. Тэгэхээр хүмүүс бодоод байдаг. Би ярьж л хэлсэн. Хүмүүс ямар муухай хуурамч юм бэ те? Амьдрал ямар муухай хуурамч юм бэ? Хүнийг одоо ингэ хэлчих болдгүй юм бата. Үнэн ч хүн тэр гуйлагч л байсан байж шүү дээ. Ямар муухай худалч юм бэ хүмүүс гээл. Үгүй хүмүүс худалчтай биш байхгүй юу? Үннийг хэлэх тийм хатуу байдаг байхгүй юу? Үннийг хэлэх хэцүү шүү л гэдэг жижиг болохоос хүмүүс хуурч би юуны хурд юм шиг гэсэн жижиг биш л дээ миний сэрүүн зууд. Үнэн бас хэцүү шүү. Тэр болгон үннийг баг хэлэх хүн хэлж чадахгүй шүү дээ. Тойрол явд амьдрал тийм шүү дээ. Үннийг шууд хэлж чадахгүй. Тийм учраас үнэн чинь тийм аимшигтэй зүйл байхгүй. Амархан байсан бол бид нэр амьдрал дээр хэрэглээд явна та. Их чанад хатуу хашуу учраас тэр үнний чинь тэр болго амьдралдаа жор болгоо, туг болгоо, дарцаг болгоод явж чаддаг л байхгүй. Тэр хэсхэн дагуу зүйлийн тухай жижиг болохоос биш хэн одоо биений хуурсан ч гэдэг юм уу. Амьдрал ямар муухай юм бэ гэдгийн тухай биш. Мөхөж байгаа юмд гэрэлтэй байдаг гэж намдаг багш маань ярьдаг. Нуусан шимс хоёр түнх хорхойд юм а гэж намдаг багш маань ярьдаг. Тэгэхээр зэрэг үнэхээр мөхөж байгаа юмд гэрэлтэй юм би. Их өөр талаас нь харах. Болж игэл хүн театрт ирээд өөрийгөө тэр жижиг тайзан дээр тавиад юм үзмээр юм байна. Бүгдээрээ зурагт үзээ суухныг хэрэгэлдэг. Яг театрын орчныг ганцаараа суугаад юм бодох. Энэ зовлонгийн чинь бий байвал яах вэ? Брехтийн Кавказын Эрдэнэ тойрог гэдэг жижиг дээр тэр жаахан хүүхдийн чил одоо хоёр талаас нь чангаагаад байгаа шүү дээ. Тэгэл аль тал нь тавьж яах вэ? Эхэн тавьчих шүү дээ. Нэг хойд их нь болохоор будтаа тавьчих байгаа шүү дээ. Тэр зэрдэнд тийм юм шалгарч байгаа шүү дээ. Яагаад ихэн тавьж байна? Үрийнхээ хандалцахгүй айж шít. Хүний их гэдэг нь шалгаал шууд энэ их нь байна. Энэ хүүхд мөн байна гэж өгчдөг үстэй. Тэрийг би өөр дээр ингээд аваад болохоо би ч гэсэн чадахгүй л одоо мó. Гэхдээ саяхан надтай тавлаад бож ингэжсэн миний цэгэл ингэх юм бол би одоо ингээд яч чадахгүй шүү дээ. Бусдын имийг өөрийнхөө зүрхэн дээгүүр тавьж бусдын төлөө бодож уйлах бол зохиолч хүнд их байдаг. Хүмүүс тийм байгаасаа гэж би боддгийн шүү. Зарим хүмүүс өөрийгөө хөрвдөж уйлдаг. Өөрийгөө л хараад би л ядарч байна. Би л ингэж байна. Их өөрийгөө өрөвдөж байгаа хүн бол зовлон гэдэлж чадахгүй л улам нураад байна. Бусдын төлөө самсаа шимширэх. Хүний хувь заяанд ингээ анхаарах. Магадгүй амьдрал дээр тийм нэг чи хажууд нь суугаад үзээд чадахгүй шүү. Тэгвэл театрт боломж биш. Театр тийм зовлон байна. Хөөрхийн хоёр сайхан залуу хоорондоо хайртай байдаг. Болдгоо амьдралд бүтдэггүй. Тэр чи эндээс нь харалтай. Яана яатсан болоо нэрээ гэж тэгж болцоог театр хүндэл олгодог. Тэгтэл ихэнх нь мэддэг юм аа бичдэг юм биш үү? Мэдэрдэг юм аа бичдэг юм да.
Би надад тусаар жүжигэн дэх дуртай. Залуусын хайр дурлалын жүжиг одоо бол энэ тайзан дээр бүтэн 10 жил тоглогдож байна. Үй үй ирж үздэг хүүхдүүдтэй цог. Манай хөршийн 10 дугаар ангийн Гүрэ хавь таны жүжигийг 5 удаа үзсэн. Надад тусаар хайрыг. Яаж ирээс айгуугай таалагдсан яг миний амьдрал гэж. Тэр нь одоо ямар амьдрал байгаа тэгдэг. Гэтэл миний үеийн найз тэхгүй. Астан би жижиг үсэл айж үзлээ. Төгсгөл нь ч ягарахгүй үйлсэн шүү. Яг л миний амьдрал гэдэг. Тэгэхээр одоо тэр хоёр юу үзсэн болоод ижил яг л да хүн чинь нөгөө бүтээгүй юмнийхаа өмнө их тийм үнэн дурталтай байдаг л да. Тэгээ сайхан хайр гэдгийг чинь их олон талаас нь хэлэхгүй болдоггүй. Тэгэд хүмүүс заримдаа нэг сонин дээр энэ бичсэн байсан. Би үннийг л ярьж байна. Гүр базар шоуддаг, хэлбэрчилдэг, баахан хайр дурлалын жүжиг бичдэг, том сонгодог жүжиг бичих нь яадаг юм. Тэгээд нэг тийм шоунууд хийдэг, сүүлийн дурлахгүйгээр үнсэлдэг, хинч гэдэг юм уу. Тэгээд баахан хайр дурлалын надаар тоглосон хайр юу баахан 10-аад хайр дурлалын дөрөв дандаа гүрээх болдог, галтуурдаг, балаг дурлалын жүжиг шоучин гэж хэлэх шахсан тийм бас байж лээс. Гүй. Яг үүндээ би хамгийн хүн төрлийг сонгосон юм. Хамгийн хүн төрлийг сонгосон. Дайны тухай, түүхийн тухай бол хүн мэдэхгүй тийм юм байсан байлгүй гэж бодно. Дурлалч нь болохоор зэрэг хүний хамгийн мэддэг зүйлийг бичиж байгаа байхгүй. Хүн бүхэн мэддэг зүйл шүү дээ. Хүн бүхний зүрхэн дээр байдаг зүйлийг хамгийн идэж үдсэн хоолнд дахиад өгнө бол хэцүү үздэй дээр таалагдах бол муухай хоол болж ил гэдэг шүү ганцхан. Тэрнтэй адилхан хамгийн мэддэг зүйлийг тэр нууц самрыг, тэр адармаг, тэр хисал хүслийг хүн бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Яг хүн бүхний мэддэг юмыг өөрт нь таашаагдах юм уу, өөрийг эргэцүүлэх гэж оролдоно гэдэг бол их хүнд ажил байхгүй. Би домгийн өглөөг тойлсон жүжиг байдаг. Нэг хэлгүй, нэг сохор, нэг дүлийн хүнийг хатан дагуулад улсаасаа дөрөв өвчтөн улсынхаа нууцыг аваад тэр жүжигийг хүн хацсан бол ой жүжиг нь сони юм байл гэхээс биш. Ингэдэг юм да гэхгүй шүү дээ. Дүлийн хүн юм байдаг юм да гэхгүй шүү дээ. Дурлал дээр бол 30 жил 40 жил хандаа өмнө байж байгаад нэг өдөр залуухан гаргууд ингэрийн өгчхөө тэрэндээ өөрөө гимшээд байгаа бүсгүй хүний тухай бичиж чинь бас л орвог мэддэг эмхтэй хүн бас ойлгоо шүү дээ. Сайхан юм харц буруугүй байсан тэр сайхан залуугаас бодноод байна чи залуучууд үзнээд тэрий чинь тэр сэтгэлд ойртуулж хийхгүй бол шал хотлоо хажид юм байсан гол хэцүү шүү дээ. Зохиогоосоо гадна чиний хамгийн мэддэг юмыг чамд хамгийн ойлгомжтойгоор эргэцүүлэх аргыг л би жүжигэн зохиол гэж бодоод байдаг шүү дээ. Яг л одоо чи энийг л анзаардаг юм биш ерөөсөө ийм л юм байна шүү дээ гэж. Гэрүүлээ хоёр хүн салах болсон байна. Миний жүжиглээ. Удахгүй тайзан дагтавагдана. Тэгээ шүүгшилсэн байгаа. Та хоёр одоо ингээд салах болсон. Салах боллоо. Эрэлдээл. Авгаач нөхрөө муулаад нөхрийн аваагаа муулаад нэг гэр багтгаа байц хоёр. Тэгээс салган та хоёрыг салахын үед зайлшгүй салган. Ганцхан хуулийн өмнөг юм асууя. Зангаа танилцсан гээл нэг нэгээр нь асуугаал байсан, хариулаад байсан. Сүүлдээ амьдрал чи нөгөө дээс томж байгаа юм шиг бие биенээ ингэж орооцол дуусах дуртгал байдаг гэж нөгөөдгөө чинь учгийг татах болоод биенээс асуугаад тэглэв. Нэр тийм баха, тийм баха. Шодлох юм байлгүй. Ингээл ингэсээр явсараад хамгийн очигн дээр нь шүүгч асууж байна. Та амьдралд зовлон жаргал үтсэн үү гэж. Хүүхэн гооны хэм үзээгүй. Манай хүний ээж л нас орсон. Тодорхой ярина шүү. Тийм энэ говьалтад экспедиц ажилттай ээжнүүд болоод тэгээд ажил явдал өнгөрсөн хаан ирсэн гэж. Тэгээ яасан. Тэгээд газар дээр нь очсон. Тэр тодорхой ярина. Тэгээд дараа нь яс. Оройн яс гэсэн. Оройн бид тэр хамт унтаа өөртөө орсон. Тэгээд учиргүй уйлсан гэж. Авгаа нэрж нөхрөө. Нөхрийн бүр уйлчих. Та нар энийг асууж явах ямар хэрэгтэй. Би хуулийн өмнөөс асууж хувьяас асуугаагүй. Тэгээд өгч юу гэж хэлсэн гэсэн. Тэгээд үгээд авгаа нь уйлцсан. Одоо чи миний жи болж над үлдлээдэ гэж энэ хэлсэн гэж. Тэгэл ойлоо суугаад. Гшээг нь болмос гэж миний жүжиг. Тийм юм ал мартцсан байсан биш. Хэрүүл гэдэг юм. Тийм хүн салах уу? Тэгээ ойлоо тэгээд жүжиг дуусна. Тэгэж наа нөгөө өнгөн дээр байгаа энэ муу нэг гарцаасан хүүхэнтэй бүжиглжээс юм энэ ингэж ийсэн юм гээл нэг юм байгаа одоо байгаа юм дээр тэрхий ноцолдоод нэг агуулт дуртгалаа гიშгэж гэдээсэн л байхгүй. Энийг би өөрөө зохиосон юм биш. Миний таньдаг шүүгч надад хэлж өгсөн. Ийм болсон шүү дээ. Өөрөө тэрийг одоо жинхэнэ баатар нь бол тэрэлдээ өөрөө тэгээд сэтгэлийн юмд утсаар авсан зүйлдээ нөгөө хоёр нь битэр салхаа байлаа гэдэг гэсэн хэлээ ойлоо. Би тэрнээс нь жаахан жүжиг болгож иймэрхүү хийсэн. Тэр амьдрал
театр хоёр их ойрхон л доо. Хүний амьдралыг ингээл нэг эвтэйхэн хараад байхад их ухамсартай хүндэтгэлтэй арга зүйтэй байгаа юм шүү дээ хүний бусдын амьдралыг. Сонирхож шоолж биш. Тэгээ тэрийг өөрийнхөө сэтгэлдээ бясалгаад тэрийг ямар нэгэн хүнд буцааж хэлэх гэж байгаа энэ шат дамжлагыг би жүжиг юм уу даа гэж боддtiin л да. Өөр зам байхгүй. Тэгээд хүмүүс ингэж байна шүү. Чи энийг юу гэж ойлгож байна гэж л дамжуулж өгч байгаа гүүр нь болохоос би юм уу агуу зохиочвол миний имийг одоо бүгдээрээ үзэл уйлал яа гүр бодсор хорог юм өөрчлөлөө шүү. Миний толгой эргэлээ гэхгүй шүү. Төрийн саяхал Бэлжийн дагмын тоноод нэг юм хэлж ирсэн. Эсхил, Брехт тэгэл одоо Айтматууч гэдэг юм уу хүн төрлөختний одоо Гёте, Мете, Шекспир тэр олон зохиолчид зохиоод хүн төрлөختийг одоо хүртэл ирээд ингэ бичсэн түм хайр сэтгэл юм уу амьдралын тухай зохиол байна шүү дээ. Тэрийг чи хараад хүн амьдралаа бодохгүй зохиож байгаа хүн байхгүй шүү дээ. Оо эсхил ингэсэн байна. Брехт ингэсэн байна. Бол одоо ингэх юм байна гэж явж байгаа хүн байхгүй шүү дээ. Тийм тохиолдолд догмдын үгэнд ороод оо догмд ингэсэн юм байна. Тэгвэл инглигээд явах нэг ч амтан байхгүй гэж надад хэлж байна. Тэр би яг үгүй цээжинд нь яхан тийм сэвэлсэн тэ илдэг хийхийг л би өөрийнхөө үлэг бичгээ арга гэж. Тэрнтэй адилхан нэр би үл нэг ямар нэгэн хүний имийг одоо сэвэлзүүлсэн. Бас нэг өөртөө эргэлтсэн. Нэрээ нэг гараад эндээс санаа алдаад гарахтаа заавал жижиг тухай хүнд жүжиг үзсэн бол долоон бодлого ээждээ очиж чадаагүй бол маргааш нэг суваад очдөг юм уу да гэж боддог ч юм уу. Ийм л юмыг л бодох. Зовоон ярьж байгаа. Шогж юм даа. Өвн чамаа нэрээ. За дуулаарай. За дуулаарай. Одоо шүлэг унших. Энэ жилээ тэгэхээр манай зээж яг ухаарсан ч юм уу тэгээд телевиз дээр хаяа энэ театрын дээр ирэхээр өвгтэйгээ хамт явъя гэд байдаг. Хаяа дагуулж өндөр шиг хамралт өдөр би энэ жүжигчтэй уулзах гэж ирсэн. Монгол Улсын ардын жүжигчин мөгтөрж байгаа ачин жоохон байх та. Өвөө хоёлаа театрт очиж хүмүүсээ загнаа гэж ирсэн гэсэн тэр шиг нэрээ бас тэрийн ажлын ертөнд би үлдэгтэй дуртай байдаг юм аа бас. Яг уу ийм харав жоохон наснасаа хэлээл сүмтөрлөхийн алдартай чинь 2-3 хүн настай байхдаа төгөлдөр хуурсууч эмээ өвгөхийн ажил дээр очиж учраас урлаг телевизийн ертөнд уран бүтээлийн орчин гэдэг бол сайхан ариун сүм учраас хүүхэд багасаа нэг явж илээ гэл та. Тэгээд ачиг хүн насны хөллийн хөргөжил гэж боддог учраас бэлгшээдэг. Тэгээд ачаасаа их олон төрлийн нэг ирдэг хайдаг юм байна. Хонодо манайч насны алганд ингээ өөрхөн аж цай хараад би одоо ижим нуцаад ирсэн ч гэж боддог юм уу. Тэгэл энэ аз жаргал сайн сайхан бүхнийг л энэ амьдралынхаа үргэлжлээс түнсдэг юм байна. Магадгүй тэр тулдаа ер нь хүмүүс ачтаа илүү хайртай байдаг байх. Өөрийн хүүхдээс илүү хайртай гэж хүмүүс ярьдаг юм. Их их хайртай байд юм байна. Би хоёр охинтой. Том охин маань холбооны бүгд гэрмэн олсон Эрфуртын их сургуульд инжил төгсөж байгаа. Баг нь олон улсын харьцааны 1-р курсын аюутан. Тэгээд би бас нэг юм их бэлгшээд байгаа. Миний том охин энэ жилээс жүжиг үчиж эхэлж байна. Нэг жүжиг нь Монголын үндэсний телевиз тавих гэж байна. Хоёр жүжигнээс уншигдаж бас тохиомл авах гэж байна. Тэгээ хол байгаа учраас одоо хүмүүс бол ойлгох. Би л интернетээр хүүхдэд жүжиг заав гэж. Энэ уран бүтээлч хүүхдүүд энийг заавал тийм байдаг шүү дээ. Ээж аав заагаад өгсөн шиг ойлгоод байдаг. Миний охин бол сайн жүжиг хийж байгаа. Тэнд нь би бэлгшээж байна. Бас уран бүтээлийн маань өвлөн гэдэг юм уу? Миний хийж байгаа ажил үйлстэй хүндэтгэлтэй сонирхолтой хандхад бол энэ аливаа уран бүтээлч бол дуртай л гэдэг юм байна дөө. Би нэг мэдгүй хүүхдүүдтэй. За урлаг бол хатуу тоглоом шүү. Хэрийн хүн тоглодог тоглоом биш шүү урлаг бол. За ер нь хатуухан хэлэхэд бол улс төрөөс ч хатуу тоглоом шүү дээ.
зөв ойлгоод зөв голтрогт нь ороод зөв өөрийгөө хөгжүүлж чадахгүй энэ их урлаг бол маш олон хүнийг үйдэг. Маш олон хүнийг одоо юу гэдгийг одоо тийм оюуханы бас салгард болдог. Тэгмээс нэг тодтол төдий зургатаар авах амрах юм байна. Нэг кинонд жүжиг тавлах гоё юм байна. Хүмүүс намайг хүндлэх юм байна гэдэг жоохон ялгүй өнгийн юмд нь хууртууд урлаг үлгэр нь тэгэл Ортогноос бол амархан шийдэн шүү. Би чинь 16 настайгаас 50 гартлаа урлаг тавьж байгаа учраас хатуу шивнийг мэднэ. Миний үед л одоо 18 настай л урлагт гарч ирсэн улсуудаас сургаггүй ч болсон хүн байд, суутан болсон ч хүн байд. Тэгээ нэг хүн 40 жил дулаад байгаасаа гэж бодохгүй шүү дээ. 40 жил сайн дуулж байж л чи тэр урлагт өөрийгөө барьж одоо гоцрон сайн барилдаад бүх яваад байна шүү дээ. Тэр дээл зөв ер нь бол их ойрхон сонирхч урлаг гэдэг ямар юм байна, гоё юм байна. Хүмүүсийн танил болдго юм байна. Тодтолн дөрвөж сарагдаад юм уу? Тэрэндээ биш юм шүү. Энийг төвчтэй шилдэг юм зүгээр. Миний бодлоо. Universal аялуулдаг бүжиг. Safe pocket байхад bit so safe. Pocket байхад bit so safe. Хямдун ухаалаг сонголт оргил үндэсний сүлжээ дэлгүүр. Happy Family багцын хадгаламжтай хүүхдийн 100,000 холбоод нэг 100,000-ийн бонус аваарай. Худалдаа Хөгжлийн банк. Канадын алдарт Jameson брэнд хамгийн өндөр шингээлттэй магний бисквит нат билетийн агуулсан тул нойронд хамгийн сайн магний. Хүчтэй, хаантай, өндөр, дээд витаминаар баялаг амтд орооноос ирээдүйн аваргуудаа зориулв. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Kubus. And 500,000 төгрөг байна. Цагаан сарын 55,000, төрсөн өдрийн 80,000 төгрөг нэмэгдлээ. Зорилготой хүүхэд ч ойрхон байна. Хүүхдийн мөнгөө холбоо. Хотлоо Хөгжлийн банкнаас 100,000 төгрөгийн бонус аваа. Happy Family багцын хадгаламжтай хүүхдийн 100,000 холбоод нэг 100,000-ийн бонус аваарай. Хотлоо Хөгжлийн банк. Заримдаа эвгүй үнэр гинт гарч ирэх нь бий. Би биш шүү. Зарим үед тайзан дээрч. Би биш шүү. Заримдаа бид ямар нэг зүйл хийсэн эсхээ сайн мэдэхгүй байхад ч би биш шүү гэж хэлхээ мартадаггүй. Гэхдээ нэг зүйлийг бид сайн мэднэ. Спумизаны идэвхтэй найрлага болох Семитикон нь эзэсний хийм бөмбөлгүүдийг хурдан задлж бие чимэгдэхгүйгээр үйлчилдэг. Тиймээс таныг эвгүй таагүй байдлаас хөнгөрүүлж илүүдлэхийг гадагшлуулахад туслана. Би биш шүү. Спумизан илүүдлэхийг гадагшлуулахад туслана. Эмийн завраас гажнолоо хориглох залтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Дөрөв булчирхан томрлоос үүдсэн шээс ялгалтын асуудал үүсэх үед простомол уунаар танд туслана. Простомол уунаг хоногт нэг капсулаар хэрэглэхэд дөрөв булчирхан томрлыг саадуулах үйлдэлтэй. Таныг зөв цагтаа бэлэн байж асуудыг шийдэхэд тусална. Простомол уунаар дөрөв булчирхан томрлоос сэргийлэх үйлдэл үзүүлнэ. Эмийн завраас гажнолоо хориглох залтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Гэнэт өвдөж эхлэх үед хийж байгаа зүйлээ зогсохоос өөр арга гуулах нь бий. Өвдөлт бидний хүч чадал, баяр баясгалыг булаах учиргүй. Дэгсалгийн хөнгөн болон дун зэргийн өвдөлт зөөрийг намдаахад туслана. Хэрвээ та цочмог өвдөлттэй байгаа бол уусмал бэлтгэх мөхлөгийг хоолноос 15 минутын өмнө, шахамлыг 30 минутын өмнө хэрэглэснээр бэлтэмлийн үйлдэл эхэлнэ. Гэнтийн өвдөлтийг намдаахад дэгсалгийн танд туслана. Эмийн завраас гажнолоо хориглох залтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэд. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Orion. All rise. Original. Original. Хадата body all rise. 20 дахин их аз. Тимбарк авсан e-баримтаа Тимбарк цэгийн сайтаар бүртгүүлээд сар бүр iPhone, MacBook, gaming PC, скутер, дугуй зэрэг олон шагналын эзэн болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Тимбарк цэгийн.
талын жимс витаминаар баялаг Орoro шүүсийг ирээдүйн аваргуудаа зориулв. Канадын алдарт Jameson брэнд хамгийн өндөр шингээлттэй магний бисквитнат глицин агуулсан тул нойронд хамгийн сайн магний. Happy Family багцын хадгаламжтай хүүхдийн 100 мянган холбоод нэг 100 мянган бонус аваарай. Худалдаа Хөгжлийн банк. Хямдун ухаалаг сонголт оргил үндэсний сүлжээ дэлгүүр. Pocket Universal аялалдаг бүжиг. Safe Pocket байхад it's so safe. Pocket байхад it's so safe. Миний амьдралын хувьд бол ялангуяа 2000-аас 2004 онд би хүчтэй олон уран бүтээлрүү зэрэг орсон. Тэр үед би өөрийг байнгыг дуулах хэрэгтэй байсан. Тийм шаардлага надад байсан. Бас нэг тийм нэг яр сэтэл босч ирэх тийм нэг шаардлага байсан учраас тэндээ нэлийн анхаарлаа тавьсан. Ийм учраас зүгээр миний хувьд бол тийм юутай байсан баг. Зүгээр хүмүүс олон хүн хэлдэг юм менежментийн хувьд би нэг хайтар барьж чаддаггүй. Би нэгэр үлээсэн мөнгө олж шалаагүй шүү дээ үнийг хэлээ. Багтаа жижиг үчээд нэг 2 сая төгрөг 2-3 хуваагаал аавна гэж. Би дууныг үлээгч мөнгөөр ич үзээг. Телевизэд автосалгаал аавна шүү дээ. Телевизийн салаа ойлгомжтой төсвийн сал ямар байдаг тэр л байдаг. Нэг тэндээс овойдл оцоочд ямар менежмент хийвэл тэгдгийг би ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр яг тэр нь бас шамлах юм шиг л дээ. Хийгээд аваад хүртэж явах гоё л байдаг. Амьдралыг өөрчилтөл 10 өрөө 3 өрөө байр аваад нэг машин аваад унтал тийм үнэлгээ те урлагийг би бол мэдэхгүй байна. Төрийн өшөө шиг л ардын жүжигчин гэдэг бол яг тэрний дагсан тэр бүтээлийн дагсан үндсэн мөнгө байхгүй шүү дээ. Тэгвэл тодтгол сайхан төрийн юм шүү дээ. Би жүжиг үчид бүтэн 2 сар бичнэ. Тэгээд нөгөө хүн шин батлагдана. Тэгээд тэр хооронд чинь 2 сая төгрөгөөр гэрээ хийж бодъё. Тэгээд урьдчилгаа 300-г авна, явц тунд нэг 300-г өгнө. Заримдаа нөгөө театр маань бас мөнгөгүй үзэгчд ороод мөнгөтэй болохоор өгнө гин. Тиймэрхүү үл маягаар манай амьдрал чинь урсж байна. Би өнгөрсөн жил 3-4 зохиол бичсэн. Заримын зохиолын мөнгө авч чадаач гоо киноны. Одоо өөрөө тарж байгаа таны мөнгө өгнө өгөр яхаа гэдэг. Тэгээд бүгдээрээ нэг юм хийж үзэх гэсэн, уршаа гарах гэсэн, үнлэмжүүдийн тогтоох хэрэгтэй. Тэр бол зарим сайн бүтээлүүдийг яхан өөрийнхөө өмч болгоод авахчих хэрэгтэй. Тэгээд тэр хүний оюуны шагналчих хэрэгтэй. За чиний энэ хэдэн жүжигийг ирээдүйд Монголын театрууд тавьж байх. Нөгөө талаасаа соёл урлагийн сургуулийн оюутнуудын диплом ажил болж байх. Монголын номын сангийн одоо 50 дээр жүжигийн зохиол гэдэг юмдаас нэмэр болох учраас би чиний шилмэл төврийг улс төдөн саяар худалдаж авлаа гэдэг аймагуд өгчдөг. Тэгвэл тодорхой мөнгө ороод дэстэн журамтай байх ч тийм үү. Энийг зохицуулдаг юм байх хэрэгтэй. Овсоотой нэг нь үл яг гайгүй явж илэх шүү. Ерөнхийдөө дүндээ яг над шиг л байгаа. Хинээс нь ч асуусан. Таавар шиг онцгой шиг нэг юм байдэн штэ. Би 1996 онд Икар гэж бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн. Өргөндлөгчийн өнгөт кино. Ол дөрнөр ардын жившин жамсрын жуугаан тэр тоглосон. Дараа нь Японы нэрт жүжигчин Хайко Такашигийн тухай $10,000 зээлж баримт кино хийж Японы NHK тавьсан. Тэрний зардлыг уг нь улс өгсөй байсан. Тэр хоёр чинь мэдээ зээл учраас би тэрнээс бол жаахан бүдэрнэдэ гэр орноо зарж яг цэвэр уран бүтээлч тоочлсон. Өдөө би хариуцсан чи би л байсан чи. Тэгээ энэний асуудлаар нэг 4 хоног би зүгээр төр харагдаж байцаагцсан. 4 хоног байж болно шүү дээ. Энийн сонин хэвлэлүүдээр шоронд орсон юм шиг одоо нэг л аимшигтэй болсон шиг баг 5 жил ярьсан шүү дээ. Гүрээ тэгж гин, гүрээ ингэж гин гэдэг. Ерөөсөө уран бүтээлч хүн болдог юм болоод яг уу тэр хувьд үл яасан бол би хувьдаа хорсон дөрвөрөө байраа бүх юма зараад тэгээд юмгүй болно ч тэг хүн. Эргээд босчлтал чинь тэр байдлыг буй болгохтол чинь бол их хугацаа зарсан. Уран бүтээлч л болсон.
Өөр юм байгаагүй. Миний л асуудал байсан учраас би төлөвлөсөн зам байхгүй. Тэндүүл ямар нэгэн хууль шүүхэнд гомдоод байх надад байхгүй. Зүгээр түүртэй гэвэл түүртэй. Зүгээр би зарим үедээ боддог юм аз түүрч нөө үед 95 оноос баг 2000 он хүртэл 95 оноос 2005 он хүртэл ер нь сонин болгоод энийг бичдэг, сонин болгоод энийг асуудаг байсан надаас. Та ядарч үдэрсэн гинлээ зэрэг орон шоронд орсон гинлээ гээл болохгүй шүү дээ. Хон дуучин лав үсрэгээс одоо бол тийм асуудал болохгүй шүү дээ. Хүн алдаад үз эргээ сайхан тайзан дээр дуулаад эхэллээ. Тэгэл хүмүүст ойлгомжтой. Тэр чинь 3 хоног байж болно шүү дээ. Одоо ч өчнөө л олон хүмүүс ганцууд хэдэн сар жилээр суугаад гарч ирээд ороод их хурлын гишүүн болоод ажил хийгээл явж л байгаа үстэй. Яхаар миний 3 хоног дуудагдсан тийм их сонин 10 жил ярихаар юм байдгийг. Уран бүтээл үнэхээр хариуцсан улсууд нь хоорондоо Монголын үндэсний телевизийн тухайн удирдлагын тэр $10,000 надад өгсөн бол би өргөл байхгүй юу. Гэхдээ Монгол телевизийн нэр хүндийг NHK-д гаргасан. NHK 40 минутын баримтлал нь өөрөө хөтлөөд өөрөө хийсэн түүх Монголын уран бүтээл байхгүй шүү дээ NHK-д. Монгол хүн өөрөө очиж хийгээд өөрөө хөтлөөд Японы үзэгчд ойлж ирсэн шүү дээ гайхдаг шиг. Ямар гайхамшигтай төлөв монголчууд хийвэ гэж. Тэрнийхэн төлөө урамшуулах хэрэгтэй байсан байгаа юм бол. Тэг яг би өөрөө би хохироогүй. Зүгээр харин энэний ард бол тэгж хэлэгдсэнийг илүү чамбай дуурна гэсэн бол надад байсан. Тэрийг нугаад. Ингэж байна. Сайн муу сайхан богоо илэгдэж үзлээ. Одоо илүү гүрэлж ёстой. Тэ? Явн шүү хоёулаа гэсэн юм бол байсан. Тэр нь ч бас илүү урчсан байж болно. Тэрийг нэг тийм муугаад байх юм байхгүй. Тэгээд хамгийн гоё нь юу гэвэл хүмүүсийг сайхан Монголын ард түмэг сайхан. Би хүмүүсийг сайн гэдэгт итгэдэг. Би өөр төрөө мэдэрсэн шүү дээ хүмүүс. Ямар сайхан алуун дотн үлээж авна. Уран бүтээл хийх ямар сайхан баярлаа. Өөр өдрөө таачсан сайхан явж явах шиг айлуу тэгээ ийтергээд. Тийм ээ? Тэгээ бомба компани нацгадаж байгаасан дайр энтрэгөө тэгсэн шүү дээ. Ингээд байгаар чинь би ер нь олон түмнээс сайн сайхныг олон түмнээс нь өөрөөс нь хүртсэн болохоор ад жаргалтай байдсан шүү дээ. Яг тэрхэн үедээ хэцүү бас нэг ганц жил хэцүү шүү дээ. Тэгэл тун сандрал болно шүү дээ. Нэг байга юм нурчгаар тэр байтугай зүгээр момын санд нэг юм олохгүй байхад хамгийн мөнгөч зүйл болдог үст. Олдохгүй байхад бүгдээрээ нурчгаач яах вэ? Тэ? Сэтгэл санаа янз янзын байдаг юм. Тэрийг би ерөөсөө үзэгчдээс нуудаггүй шүү. Харин их тодорхой ярих болцоос өнөөдөр олдсон байх гэж би бодож байна. Надад харин их тийм ухаарл өгсөн шүү. За хашир байх хэрэгтэй юм байна. Ултай зуртай байх юм байна. Хөвсөрөгдөж болохгүй юм байна. Яг уран бүтээлийн нэг зээжидэлж болохгүй их учиртай тийм ээ мөнгө олдохгүй болчих юм тэрэг зээлж хийж болохгүй тэр ч гэдэг юм ийм юм бол бууж л байсан. Тэгвэл бид энийг одоо хүмүүс хэлдэг шүү дээ. За чи ингэж их хашир хийгээрээ үрээхэн наадах гэж амссан шүү. Ялангуяа чи нэг шүүх цагтаагийн хүн дуудахад өглөө нөгөөд очихоор намайг тооцсноо би ирлээ гээд тэр чи ажилттай шүү. Тэгээд бэдгнэд яваад байх юм бол одоо байдаг газар ирээд нэг хариулт өгнө өгөхтэйгээд ир чинь бацигсан болдог байхгүй. Хоригдсан болдог байхгүй. Тэгээд сүүлд тэр ус гомдох гарахгүй. Тийм учраас өөрөө өөрийгөө хүндэлдэг, хуулийг хүндэлдэг, ажиллаа хуулийн зөвлөх гэдэг нэг юм шүү дээ. Тэр шиг тэгжил явах хэрэгтэй юм шиг байлаа шүү юм. Ийм шуурганд санааг олон уран бүтээлч төрчихсөн дөө. Монгол улсын ардын жүжигчин урлагийн гүйцэтгэлэн жигсрэн багш намайг багшин дээдийн Монгол хэлний ангийн оюутан байхад тийм Монгол хэлний төгссөн ч тэрмээ намайг кино дараа төгсөж ойлгоод байд. Оюутан байхад намайг анх морин хурд авилж байхад хараад бас юм байна гэж бодсон байлгүй. Тэгээд их хурдан дам кинонд туслах найрлагчаар авчаа. Бас жоохон ашиг тоглуулад хойд нь хүний ам гэдэг тэр уран сайхны киноны гол дүртэн тоглосон. 75 он шүү дээ тийм. Тэгээд 76 болчихно. Жил шахуу хийдэг байсан. Тэр л миний амьдралд одоо их л өөрчлөлтийг авчирсан шүү дээ. Би хүний амьд хайртай. Сайн тоглосон үгүй гэдэг би мэдэхгүй шүү дээ. Зүгээр тэрвэл надад миний амьдралд уран бүтээл болох их алхам болсон.
Дардын жүжигчин Цэрэн Давг Төмөрбаатар бид гурчид гурвуулаад багшин дэд оюутан байлаа шүү дээ. Тэгээд дараа Тэнгэрийн мохоо харилдаг амин мөр гээд 2-3 кино тоглосон. Сонины сарын би сая бүр сая хэдхэн хоногийн өмнө Тэрийн дэсэн гэдэг кинонд нэг тийм нэлээд өөр төр тоглож өөрийнхөө нь очиж тоглолоо. Үзэгчид бас тийм буруу ахгүй байлээ. Тэр үлмэлийн тийм галзуу мэдэл мутаж юм шиг. Гэхдээ төрийн тухай өөртөө шаналж явдаг. Тэр үзэл бодол нь гадаас нараад галзуу юм шиг харагддаг. Тийм хүний тэр киноны холбох төр байл л дээ. Би яхаа кинод хайртай. Тэгээс би өөрийгөө жүжигчин биш гэдгийг бас мэдэрсэн. Бас тэр дондоос их хайр навсганаад байж болдог юм шүү дээ. Ер нь хийж явахдаа чи аль нь вэ? Би энэ аль нь миний хамгийн хийх ёстой ажил юм, аль нь юу юм гэдгээ бас барьж явахгүй олон юм руу их үсрүүл алддаг тал биш шүү бас. Хийвэл бүгдийг бас нэг хэм хэмжээнд нь хийх гэж оролдох юмсэл гэж би боддог шүү дээ. Дууныг өчил би дууны яруу найрыг ямар хэмжээнд вэ? Ядаж тэрний хэмжээнд. Юм хөтлөл би нэг өнөөдрийн хөтлөж байгаа хөтлөх орлогыг барьж байгаа хүмүүсийн хэмжээнд. Сэтгүүлч юм уу нэвтрүүлэг хийвэл өнөөдрийн сэтгүүлчдийн хэмжээнд хийх юмсэл гэж би боддог шүү дээ. Хэмжээг нь барьж ил байвал суучтай. Барихгүй бол тийм бамгүй юм болно шүү дээ. Би дуулахгүй байгаа нь учир тэр үстэй. Би дуулдаг байсан бол яг л би өрөөдөө бас дуулдаг байсан бол өнөөдрийн дуучдын хэм хэмжээнд нэг төвшин төгстэй энэ хэмжээнд л одоо дуулдаг бис дуулж болно та хажуугаар нь. Тэг аливаа ажлыг олон зэрэг ажлыг хийдэг гэж хүмүүс ярьдаг. Тэр ажлуудыг хийдэг зарчим бол тэр байхгүй. Яг тэр хэм хэмжээнд л аваачиж хийж өгөхгүй бол оролдож ил болохгүй. Тэр хайсан дээр. Ер нь би зүгээр ганцхан юм хэлээд байгаа ш аван дээрээс Монгол дэлхийд ирээд байгаа ш шатрахад байгаа чи. Тэр удаа сайн сонгуулийг өрөөлөнд дуудж хэлж байгаа юм биш. Ер нь миний олон жилийн бодсон шүү. Би ганцхан жишээ хэлээ л дээ. Сэдэн балын үед 512 хүн гадаадд сургууль явдаг байж. Польш, Орос, Герман юу ч хийдэг. Тэрнээс 1710 хаалгаар явдаг байсан байна. Улс төрийн төвчөөний гişүүл сайд призүүд юу ч үүдгийг ингээд аймгийн боловсрол хэлтсийн дараа нар 3000 гаруй ардын хүүхдүүд шууд явдаг байсан байна шүү. Тэг болж байгаа биш үү? Энэ шодрог биш үү? Тэгвэл одоо энэ эрх мэдэлтэнгүүдээ та нар байна. Эх орноо гэж бодвол 40 цагийн харьцаатай байгаа чи. 40% өөртөө осчихтай 60% арддаг юм. Тэг яг л 51 49 байгаа чи. Зарим нь 90 60 болгочиход үзээд байх юм. Энэ чи бид нар мэддэг шүү дээ. Надад хамаагүй л дээ. Би аль нэг намайг дагаад миний амьдрал юм уу ямар сонгуулийн дараа өөрчлөгдөж байгаагүй. Тэр нам ялгаар миний амьдрал сайжраад тэр намайг хаа миний нам уушаа болоогүй би бүх найзнастай би. Усалтамж найз, арчилтамж найз. Аль нь тав гэмгүүл байд. Би зөв одоо энийг харцаагаа барьчмаар байна. Хүн чи нэг сайхан тийм юутай юм шүү дээ. За ингэж араач болохгүй би арай нэг Монгол хүн гэж боддог шүү дээ. Араа шитгэрлээ явъя даа гэдэг. 3 хоног дагаад тоглолцоод за болидон чи аргаар адамгал хэцүүдээ харидаа гэдэг хүн явж ирсэн юм. Тэр айлын иргэн байх хэрэгтэй. Дахиад мултрыгээд 10 хоног далуу тоглож болохгүй шүү. Тэр шиг нэг авч өгүүлчих юм байвал нэг жаахан бодолцоод за би шинэ мессен дээр араа ингэж шараа болохгүй. Энд чинь бас нэг ясаан дан чинь гэхгүй л байна. Энэ юм чинь мэдрэгдээ энэ чинь тэмцэл болоод энэ чинь ямар нэгэн хэмжээний улс төрийн зооцсон болж хувираад байна л. Энэ хүн өөртөө чардаачих юм бол тэг болно л доо. Эдих эдгэрэнг эдих алдарсал эдих юм гэдэг чинь бас мөнгөний өмч биш шүү дээ. Хамгийн их мэдээлэл зэдэн болгоо яалаа бид нар мэднэ. Хамгийн агуу дэлхийн тэрбумтан яаж хөөд боллоо мэднэ. Таарсан хойзяндаа таарсан аз жаргалаа таарсан юм айдаж явахгүй бол ирээдүйн хойштом үрдөө үлдээнэ гэдэг их юм фраз нарч болдог ч юм уу ч юм. Энийг тэгэл бүх дахилтаа энийг өрөөл явуулсан. Урд гор бол бодгонууд ажиг шүү дээ. Бодгонууд нь бол яг тийм. Чиний хэмээ яа компьютер таарус дахилт дээр таарна. За хаяа захирж байгаа шүү дээ. Тий. Тэгсэн юм болохгүй бол. За тэгээ цаашаа шилжүүлээ. Алис үлхэлгүй
санаанд өдөрсөн бодол минь байгуу гэхлээр яг өдөртэйгээ тааж. Одоо ерөөсөө дараахан хоолны даруулаа. Ялч лаад наруулчих. Тэгээд нэг араа цэцэрхэд байгаа юм шиг тий. Дууны яруу найраг гэдэг юм уу, дууны урлаг гэдгийн тухай би л өөрийнхөө бодол санаанаас энийг салгаж чаддаггүй. За сайн дуу хийсэн үү, гүй юу, хичнээн дуутай хийдэг ч юм уу, энэ бол нэг хэрэг л дээ. 200 дахин дуу зохиогоод нэгэн шүлдээгүй ч хийж болно. Хоёрхан дуутай мөртлөг аян дуудлуу чиний минь хоолой гэдэг шиг дашин дуугаа сайхан шүлгүүлдэг ч байж болно. Тэр үл цаг хугацааны шалгуур болохоос хийж байгаа хүний шалгуур бол байдаг л дээ. Тэгэхээр дуунд дуртай байх гэдэг бол өөрөө сайхан юм л та. Ялангуяа яруу найрагчны хувьд бол хийх ёстой ажлын нэг. Миний хамгийн анхны дуу Монгол Улсын гавь жүжигчин Онцгийн жаргал сайхан хийсэн Хүүхэд шоу 2 гэдэг дуу бай. Сэмсэм өсчин сэргэлийн шуугаад Монголд хот хотын хонгор хүмүүн баяжтай гэдэг. Нэг хэсэг л одоо наадмын нөгөө хүүхдийн бүжгэл дуу байсан. Тэгээ тэрний дараах нь юм аа. Ямдгийн Сүхбаатарыг сайхан хөгжмөн зохиолч. Миний найз. Одоо амин сэрэн байсан бол яг надтай ч хэцүү. Чинзэр Сүхбаатар бид урчин нас чацсан юм штэ. Тэгээ нэг өдөр Сүхбаатар маань орж ирээд. Тэгвэрээ хоёлаа эхнэрүүдэж яах махтай гэдэг. Тэр үед нэг карт найрах мэрхтэй байсан юм аа тэгээд. Тэр нь яах вэ? Тэгэл би тэр сууж гад би шүлэг уншсан чи наадах чинь доолоо гээд. Үй дотоогоо хөөс цэжч нөн жил танилсан үрийн минь их шамаагаа ингээд хүмүүс их дуулдаг юм да. Санаанд дэлхийн хань энэ дуу их зохиогдсон. Бүр 80 хэд онд шүү 84 5 онд байна уу та. Энэ дуу зохиогдсон. А тэрнээс хойш ерөөсөө би их дуу гэж сүйд болоод явдггүй байлаа л та. Тэгсэн нэг өдөр хонгон цогц сайхан бид нэг сайхан найзууд цогцоо сайхан маань өөрөө хонхныхоо дууг тоглолт хийх гээд сонор студи гэж байлаа. Манай Дашка айлын хоёр тэнд ажиллаж байсан. Тэгээд ороод юм ярьсан чинь Дашка айлын хоёр гүрэх таатаа шүлэг өчтөрчээ дуунуу хий гэж. Тэгээд намайг энэ рок поп урлагч нуруу татсан юм чинь Дашка айлын хоёр аахгүй. Тэгээд хоёр дуу сайхан юм хар сураагүй чөлөө тэгээд би гэртээ харин манай дуу зохиогоод тэрнээс хойш одоо ингээд нэг тоолсон чинь ерөөсө 200 дуутал болцсон байдаг. Тэгээ яг дуу руу чармайж орсон ч гэдэг юм уу сэтгэлээсээ орсон нь юу гэвэл 90 оны 6 сарын 10-нд ижиг алдсан. Тэгээ би ижиг дээр сайхан дуу хийх юмсан гэж бодоод. Тэгээд жилийн дараа юм уу да баг ойл арай өнгөрөөг байсан. Монгол Улсын гавь тэмч давуулж байгаа юм л бийж хаад Монгол Улсын гавь жүжигч ариунаг ижиг даамт гэдэг. Ижиг нас жаахан таарах юм байсан. Тэгээл эмчнээс надад яриа. Хөрх манай гавьтай ээж мань тархан байгаа. Би ариунаа ижиг амьд нь сайхан дууд ижигдээ зориулт болмаар юм байна да гэж хэлж ирсэн. Тэгээд нөгөө ээжийн хариунагийн дуулдаг үүдэн 3 сараас нэгэн тутсан чамаагүй үлгэрийн төсөө шиг миний ээж иргэдэн байвал жаргалтай. Дутуутай хатуутай хороод бүтэн жаргаагүй ч яах вэ? Дууны мөнхийн эхлэл шиг миний ээж иргэдэн байвал жаргалтай гэж дуу хийж. Ээжидээ холондоо хийсэндээ л 30-40 дуу хийсэн. Тэр нь аль хэрэг болсон мэдэхгүй Тэнгэрийн өмнө би жидэл одоо уян хийж л угаал миний хүүхэн бодол нь энэ юм л да. Нэг мэрэгүү хүн надад хэлсэн. Хүн өдөрт 9 удаа ижигийн бодож явах хэрэгтэй юм гэлээ гэж. Өдөрт 9 удаа шүү дээ. Ээж нь одоо сэрүүн цонгологч байсан тэр ертөнцийн мөнгө усыг үзсэн тэр өдөрт ижигээ 9 удаа бодох хэрэгтэй. Тэгэхээр чинь одоо бид нар заримдаа завгүй юм тэгээд бодохгүй өнгөрдөг ч өдөр гэж мэднэ л дээ. Миний хувьд тийм л байсан. Яаж боддог юм бэ гэсэн чинь амандаа ижинд баялдсан гинэ. Сони өнөр шинсэн сэлэг дахтай байхад нь чинь ингээд аялцдаг. Яг тэр дотроо ижигийн 9 удаа батчдаг салхихгүй болохоор тэр өдөртөө залбирч байгаа ямар ч бурхан таглаас илүү байдаг гэж. Онд би өвөөс сайхан үний өвөө болох шиг сайхан байхгүй. Тэгш одоо манай жи одоо 4 нас хүрч ирсэн шүү дээ 2009 он. Тэгс нэг өдөр дөнгөж дамдгаас төрхөөс гарч ирээд байсан чи би зээгийгээ талгаадаг бүр ингээл талгаагаа хөдлөх байхгүй.
байн ингээд манай шата хэрүүл юм уу солиод юм уу яах гэж толгой дээр нь ингээд байгаа юм гэсэн чинь би тэгэхгүй манай ходууд чинь бүх хүнээс илүү одоо ингээд нүдээ нэгээд харахад нь би хамгийн сайхан хүн болж харагдах юм аа намайг л хамгийн их харах хэрэгтэй гэсэн бодлоор гэсэн чинь аваа энийг тэгсгээд танад болж байгаа нэрээ нүдээ нээхэд нүүрэн дээр нь харагддаг нь ижил байдаг юм шиг ба хамгийн буянтай байдаг юм шиг байгаа гэдэг Монгол улсын хавьж чинь баясгалангийн дуулсан мөнхөн дэргэд ижим гэж сүүтэй ингэж хичээж байдаг нэг ойлгохын сэрэн гэж юм суугаан ханс шиг модноос олон байгаад байгаа. Тэгээд нүрээ нэгэд хараад нарын юмудаа ижим нүдээ нэгэд хараад тэнгэр ч юмудаа ижим. А тэрүүл яг үнэндээ би ижидэл зориулж зохиож байгаа юм. А тэр нь дуу болно, босохгүй байж болно, гэртэй байж болно. Тэгээд миний зүрхээр дуулагдаж байгаа юм. Нэг сайхан хөгжмийн зохиол сая даашгүй гоё дуу хийж байна. Энэ дуу маань хүнд хүрээ. Тэр нь дахиад ингээ аялаад өөрийнх нь зохиосон доо хүн дууж байгааг сонсох шиг гоё юм байдгүй шүү дээ. Боддоо зүгээр. Айлын хажуугаар хахаар чамайг хүн муулж ивэл яах вэ? Чим муухай гомдондоо өртөө. За гөрөө зэрэг. А гэтэл айлын хажуугаар өнгөрөхөд босгоон одоо тагтан зонгорхой миний дог дуулаад сууж ивэл яах вэ? Би баярлана да. Бараг үүдээд очиод ормоор санагддаг байхгүй. За би энэ дуугч тэгвэл одоо чинь эрүүл солиотой өнгөж бодно шүү дээ. А зүгээр тэрийн шиг өөрийнхөө санаа бодлыг хүнээс сонсох. Өөрийнхөө сэтгэл санааг хүний аяар би ижидэн зориулж зохиосон дуу өөр хүн ижигэм бодож дуулахыг харах. ертөнцийн ижи болгон нэг байх ч байдаг юм уу? Тэр талдаа бодохоор зэрэг дууны яруу найраг бол үнэхээр миний салж чаг бэзэж тийм. Зүгээр тэгээд ингээд их сонин штэ өөрийнхөө дөө өөр аялах. Бараг өөртөө үхэлж юмсаа санагдаад байдаг. Тэг хүн сонсох юм бол ч юм. Би их олон дундаа дуртай зөв нэг дундаа их дуртай л жишээ. Зөвхөн уулын солонгон баруuna татсан чи яхудэ зүтлээд сэрхэд миний ээжи дэргээд минь байвал жаргалтай хамгийн сайн хэлж байгаа. Баялнаа сөрөө ингээд аялал юугаа хайлна би. Дэлгсэн тэрлэг шиг нутгийнхаа хүн болохоор адилхан би ижитэй минь ижихэн ганцхан заяа их хонтоо би эндүү адилхан дэлгсэн тэрлэг шиг нутгийнхаа Монголын хүн зайд дэвшиндээ Монгол гэдэг энэ их дэлхийн найдад дурсан хөвлөө бидэнд байгаа юм шүү. Энийг л жаахан авч үлдмээр хайрламаар бодлогын чанартаас байлгамаар л. Би алдаа гэж хэлээгүй ихт алдаж байгаа юм бас байна. Би нуугаад яг миний сэтгэл шүү дээ. Байна. Хитргийн хөвжил рүү яраад энд авч үлдэх юм аа авч үлдэхгүй байж болохгүй шүү дээ. Хичнээн болон сайхан хүүхэн харангуйтай аваагаа мартаж болохгүй шүү дээ. Хичнээн хөвжлийг дагад дуурайд далдганлаа ч гэсэн явж би ямар хөрсөн дээр буух үлээ. Өө би ч айдсын даван дээр зогсчдаг бас нэг овоон дээр чулууга хаждаг монгол хүн шүү. За монгол хүн яах вэ энэ чинь? Америкт ч байл хүн болох үлээ. гэж л бодож шүү дээ. Сайн чадaltaй бол өндөр цалинтай хүн болно чи тэдний үндэсний бахархал болж чадахгүй шүү дээ. Хэзээ ч чамаар бахархахгүй шүү дээ. Манай сайн ажилтан манай сайн цүмэн писгийн эрдэмтэн гүр базар гэж чамд сард $50,000 цалин өгнө. А чи хорондоо байх юм бол яах? Би Монголын гэж явнаа. Нүдчлэх тэнүүн тал алсаас хаярах тэнгэрийн савсалгаар цойлон гарч ирэх нутгийнхаа нарыг өглөө бүр харж нүд сэтгэлээ баярлуулдаг байж үлээ.
Дорноговын тэнүүхэн талд аавынхаа нүмерт эрхэлж өссөн хүүхэд насны минь эрх танхил үе. Гинэн мөрөөдлүүд, чулуун тоглоомууд минь энд бий. Хизээний танил хүн шиг нутагтаа хэсүүл амьдралынхаа дунд эргэн нэг ирэхэд хэдэн үеийн домог хүүрнэн ярих шиг хээрийн сайхан үнрээрээ намайг тоглуулах. Салхи хөлөглөн ирэх ганцхан ширхэг өвсөн хүртэл хувь нэгтэй шүү гэх шиг санчиг хүсэнд минь наалдаж намайг үнсэн эрхлүүлэх шиг. Уугуул нутаг усаа эргэж нэг ирэхэд хүй дарсан чулууд нь эзнээ өгүүлэн санаашрах шиг эгэлхэн бөгөөд энгүй тансаг миний нутаг. Ер нь би жахны төгсөж загсуулдаг. Айтер юм цочроо шуураад гомдоод байдаг. Энэ яг шуурга болж илэр маргааш нар гарна гэж боддог. Тийм. Очоод нөгөө аягтай болоод авчихад өглөөд гэж боддог. Сайн ууж сэтгэлтэй артсан гэдэг шиг л нэрээ. Маргааш өнөөдөр дэлхийн сүннүүд маргааш алюминий мотор гэж Японы зохиолч Кайко Такаши бичиж би дэрүүний тухай Японд нэвтрүүлэг хийжсэн. Тэр шиг би үл имийг юм дандаа сайхнаар бодож явдаг шүү дээ. Тэр байтал манай нээс гэдэг гүрээ чи тэрх атлах юм аа. Би нэг өглөөл нэг хүн 40 юм уу 50 мянган доллар хайцсан байх олон тэгээд амьдрал сайхан болно гэж боддог. Тэр шиг би заавал маргааш нэг сайхан болно гэж боддог. Заавал сайхан юм бол өнөөдөр чи ямар ч өвчтэй бай хамаагүй. Маргааш өглөөгийн хүн шинжилгээ нээгэл чиний өвчин зүгээр идэх болчихвол яах. Тэмцэс маргааш заавал идэж амьдарч байгаа. Өөр зам ерөөсөө бидэнд байхгүй. Тэгэхгүй готон үзүүлэл хүнд хэрэггүй. Зандаа л үргэлжил сайхан юм нийл өмнө байгаа юм шиг л бодохгүй болохгүй л дээ. Мөрөөдлийг босгож өөрөө зохио. Мөрөөдлийн зүйл зохиох гэдэг амьдрал бас хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хүн сонсоход нийтэнтэй зүгээр өөрөө бодох жаргалтай байх ганц арга бол өөрөө өөртөө ярих гэдэг шиг мөрөөдлөө зохиох хэрэгтэй шүү дээ. Нэг хүн магадгүй өөрийгөө хичээд магтаад ичсэн байсан юм лээ. Бос явал шүү. Би бодсон тэгээд хин энэ эрүүл хүн үү? Нэг бодлын зөв байж мэднэ хөөе. Яг тийм хүн өөрийгөө бахархаж болно шүү. За гүрээ чи чадна шүү те. За чи зарим нэг байгаараа шийдэн яадгийг. Тэрийгэд өөрөө сонсдог хүн байж болно шүү. Зүгээр ажил хэрэгч юм гэж байгаа шүү. Болсон явдал. Тэмчээс амьдрал чи өөрийг сони юм баяа юм. Хүн өөрийнхөө сэтгэл санааг авч явах тэмүүлэл них ондоо юм. Би телевизийн урлагаас бол одоо хэзээ шатаахгүй. Өөр юм хийнэ гэхгүй. Энэ л урлагтаа дуртай байгаа л тийм ээ. Өөрийнхөө ажил үйлсийг л одоо чадвар аль хүртэл явах нь тэр хүртэл үргэлжлүүлсэн надад. Тэр байтал би одоо хүүхдийн нэвтрүүлэг хөтлөн гэж бодож байгаа шүү дээ. Жаргалж байгаад. Гоё шүү дээ. Жаахан буурал өгөө. Жаахан жижиг хүүхдүүдтэй ярилцсан. Тэр нэвтрүүлгийн хүмүүс аяг үздэг. Тэр нөгөө нэвтрүүлэг үзье. Үүд итгэж анхлагшаа гэж хүүхдийн нэвтрүүлэг байдаг. Нөгөө зэрэг хүүхдүүдтэй ярих тачин өөрхөн нэвтрүүлэг байдаг. Би бас телевизэд амьдарсаар миний орон бүтээл явсаар л байгаа байхгүй. За өвгөн болохын нэвтрүүлэг болохгүй гэж болохгүй шүү дээ. Яагаад өвгөн хүүхдийн нэвтрүүлэг гэж болтгүй. Хамгийн хөөрхөн инкри байж болно шүү дээ. Бид нар чинь хүүхэд болж яриад байгаа юм л да. Хүн гэж ярихгүй байхгүй. Хүн болоод ярих юм бол хүүхд яг адилхан л ярина шүү дээ. За болдооч яагаад мяас зүгээр л өгөөд. Чи яагаад урнаг үснээс яагаад урнаа жилөөрөө намайг шоолсон шүү дээ. Тийм үү гэдэг. Тэгэл 2-3 хувьцаахад яг амьдрал шиг л ярина шүү дээ. Бид нар тэгтээрс нар жаргал минийх үү. За агаарын дээрээ за дуудаа яг үргээд байгаа чинь тэтгэж бас ирсэн шүү дээ. Тэр ертөнцөөр орж болно шүү дээ. Хамгийн үнцэдэг хүүхд нэвтрүүлэг. Тийм учраас би боддгийн бомбөтөлийнхээ бас нэг хэсэг үргэлжлэлийг би хүүхдийн нэвтрүүлгээр оруулах гэсэн чинь тийм үү. Ятаж байгаа нөх байна.